жимсээс хамгаалах аргуудыг дотор нь өндөр үр дүнтэй арга гэдэг одоо суулгах, цэспрал, бэлгэвчтэй хавсарсан гормонууд аавд үзэж байгаа 90-с дээш үеийн магадaltaй хамгаалдаг. Гэтэл одоо 72 цагийн эм маань болохоор emergency буюу одоо яаралтай бүр өстэй зайлшгүй тохиолдол ганц нэг удаа амьдралынхаа явцад хэрэглэхийг бол зөвшөөрдөг. За найрлагын хувьд бол прогестерон давар нэлээд өндөр тунтай байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө 14 хоногийн эстроген давар нөгөө өндгөөс ингээ боловсрохгүй явж штэ. Яг энэ үе дээр нь гинт ихээр прогестероныг уучхаар тэр нөгөө үеийг ингээд автоматар ингэж цогсоогоор шар бие үе рүү оруулж байгаа гэсэн. Яг хөө ерөнхийдөө байн уух нь бол буруу. Мэдээж одоо өндөгчний үйл ажиллагаа тэр чигтээ одоо эмх замрааг болчихж байгаа гэсэн. Хэрвээ өндгөөс айл хэдийн гадагшлаад энэ шар биеийнхаа үе дээр уух юм бол ямар ч нөлөөгүй. Өөрөөр хэлбэл айл хэдийн жирэмсэн болохоор бол болно л гэсэн. Прогестерон даврыг одоо яг эхний 14 хоногт уухаар өндгөөс ялгаралтыг боловсроод гадагшлах процессыг саатуулах үйлчилгээтэй гэсэн. Тэгэхээр сүүлийн 14 хоног нь бол ямар ч нөлөөгүй учраас судалгаанаас харахад бол нөгөө одоо сарын нэмгийнхаа айл үе дээр уусан гэдгээс шалтгаалаад нэг 60% хүртэл хамгаалах одоо үр дүнтэй гэж бол үздэг. Тэгэхээр мэдмээр л юм байна тийм. Тэгэхээр буруу үе дээр уух юм бол ямар ч нөлөө авахгүй. Тийм байн уух юм бол одоо өндөгчнийхөө үйл ажиллагаа бие физиологийг бүр эмх замраагүй биеэр л тоглож байгаа л гэсэн үг л дээ. Ганц нэг үнэхээр зайлшгүй тохиолдолд бол яг уу болно. Яаралтай тусламж гэдээ ойлгож болно гэсэн үг тэр. Тэр нөгөө яг ямар үе дээр уух вэ гэдэг чинь одоо бидний нөгөө календар тоолоод байгаа арга. Тийм, сарын тэмдгээ сайн хөтөлдөг, анзаардаг эмэгтэйчүүдэд. Тэгэхээр би сүүлийн биений мэрснээс хойш эхний за нэг 12 хоног дотор л үйлчлэнэ гэсэн. Тэгэхээр тэрнээс хойш бол ямар ч нөлөөгүй. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд.